Өглөөний мэнд за ингээд өнөөдрийнхөө бүгдээрээ Иесус Христийн сургаал руу бүгдээрээ орцгоё. За тэг бүгдээрээ хамтдаа гоё Библийн ишлэл уншия. Тэгээ өнөөдөр бүгдээрээ төвчээр тасарлаа гэдэг сэдвээр бүгдээрээ би Иесус Христийн сургаалаас Библийн сургаалаас сонсох нэ. За тэгээд би нэг ишлэл уншиж өгье. Энэ бол Иохан номын 1-р бүлгийн 35-аас 50 дугаар ишлэл. Тэгээ нэлээд урт ишлэл багтаа бүгд хамтдаа сайхан уншицгаая тийм ээ. Дараа өдөр нь Иохан дахиад шавнарынхаа 2 тоон зогсож байлаа. Иесус явж байхыг тэр хараад Бурхны хургийг харахтун гэсэнд 2 шавн түүний хэлхийг нь сонсоод Иесусыг дагав. Иесус эргэж тэдний дагахыг хараад тэдэнд "Та нар юу ирнэ вэ?" гэсэнд тэр түүнд "Раби" орчуулбал багшаа, "Та хаана байгаа вэ?" гэв. Иесус тэдэнд "Ир та нар харна" гэж айлцсанд тэд түүний байгаа газар очиж үзээд тэр өдөр түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байлаа. Иоханоос сонссон Иесусыг дагсан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод түүнд "Бид Месаяг, грекээр Христ оллоо" гэд түүнийг Иесус дээр авчирв. Иесус түүнийг хараад Симонд "Чи бол Иохны хүү Симон байна. Чамайг Кеф орчуулбал Петр гэж нэрлэх болно" гэлээ. Дараа өдөр нь Иесус Галил явхаар завдан байхдаа Филиппийг олоод түүнд "Намайг даг" гэв. Андрей Симон нарын хот Бетсайдагаас Филипп иржээ. Натанаэлийг Филипп олоод Мосе хуулиндаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Иесусыг бид оллоо гэсэнд Натанаэл түүнд "Назараас сайн юм гарч чадна гэж үү?" гэхэд Филипп "Ирж харалдаа" гэв. Иесус өөр рүү нэрж яваа Натанаэлийг хараад түүний тухай "Харагтун жинхэнэ Израиль, залим их" гэж түүнд үгүй гэв. Натанаэл Иесусээс "Та намайг яаж мэднэ вэ?" гэхэд тэр "Филипп чамайг дуудахаас өмнө инжирийн модны доор байхад чинь би чамайг харсан" гэлээ. Натанаэл "Раби, та бол Бурхны хүү, та бол Израилийн хаан" гэж түүнд хэлв. Иесус түүнд хариулан "Чамайг инжирийн модны доор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс жагууг үзэх болноо." Амен. Тэгэхээр яг энэ үйл явдал Библийн Иохан номон дээр бичигдсэн үйл явдал болж байгаа. За энэ үйл явдал юу болж байгаа гэхээр Иесус Христ анхныхаа шавнарыг дуудаж байгаа. Иесус Христийн үйлчлэлийн анхан үе, ихэнх үед болж байгаа үйл явдал байж байгаа. За юу болсон бэ гэсэн чинь Бетан тосгоны ойр хавцаа гэдэг. Өнөөдрийн номлолд маш их нэр хэлнэ шүү манайха тийм. Бетан тосгон гэдэг тэр тосгоны ойр хавцаа Иесусыг явж байхыг Иохан хараад хэлдэг. "Хараач! Тэгээ энэ бол Бурхны хүү мөн, ертөнцийн гимнүүлэг үүрэх Бурхны хүү мөн" гэж. Тэгсэн чинь Иоханыг дагж ирсэн 2 шавн Иесусыг дагаа авчдаг. Тэгсэн чинь Иесус эргэж хараад "За, миний хоёр андад ядаа ямар асуудал байна? Тойрт юу хэрэгтэй вэ?" гэх тэ. "Тойр юу хайгаав?" гэж асуув. Тэгсэн чинь нөгөө хоёр хэлдэг байхгүй юу? "Та хаана байгаа вэ?" гэж. Энэ юу гэсэн үг вэ? Иохан таныг ингээ Бурхны хүү гэдэг байна. Тэ? Иохан таныг бүрэн гайхалтай хүн, Баптист Иохан таныг гайхалтай Бурхны хүү гэж байна. Танд аврал байгаа гэж байна. Би танаас авралыг авмаар байна. Та хаана байж байгаа? Би тантай ярилцмаар байна. Тэ? Би Бурхны үгийг сонсомоор байна гэж хэлж байна гэсэн. Гэсэн чинь Иесус дагаад яваад хүрээд ир, тэ? Ирээд хар гэж хэлж байгаа. Тэгээд тэнцэнэ байгаад тэр хоёр залуу Иесустэй хамт нэлээд удаан цаг өнгөрөөгөөд тэгээд тэр хоёрын амьдрал ормонгороо өөрчлөгдсөн. Шал өөрөөс Иесусыг сонсоод Иесуст итгэсэн. За тэнд байсан хүний нэг нь болохоор бидний мэдих Симон Петрийн дүү Андрей, Иесусийн Христийн 12 дагалдагчдын нэг байж. Нөгөө нэг хүн нь болохоор Библи судлаачдын үзэж байгаагаар бол Иохан номыг бичиж байгаа Иохан байж. Тэгэхээр манайхаа энэ маш олон Иохан байгаа шүү. Одоо тий Иохан гэдэг бол тухайн үеийнхаа маш түгээмэл нэр байсан юм. Тэгээд энэ Иохан номдоо бичиж байгаа 10 дугаар цагийн үед байсан гэж. За тэр нь ойролцоогоор одоо Монголын цаг, одоогийн цагаар бол 4 цагийг хэлж байгаа. Тэгэхээр үгс үг гэхээр Иохан хэрвээ тэр 2 шавийн нэг нь одоо энэ номыг бичиж байгаа Иохан мөн бол тий энэ номыг Иохан бичсэн шүү дээ. Тэр Иохан мөн бол энэ Иохан номыг, Иохан загтлыг Иохан ойролцоогоор
60 жилийн дараа бичиж байгаа. Энэ үйл явдал болсноос 60 жилийн дараа бичиж байгаа. Бүр миний хөхтөд одоо нэг Есүсийг гэж яхтал одоо бүр маш нарийн санаж байгаа байхгүй. Тэгж хэлж яхтал яахан бүр санаж байгаа юм нь юу вэ гэсэн чи бүр 10 цаг байсан. Бүр баг тийм хувцастай байсан. Бид хоёр тийм мэдсэн баг бүр маш нарийн Иоханы бүр ой санамжаас нь гарахгүй 60 жилийн дараа ярьсан ч санаж явах тийм гайхамшигтай тэнгэрлэг мөч одоо яг энэ хоёр одоо залуугийн хувьд болсон байгаа. За тэгсэн чинь яг Иесус Христийн ирээд хар гэж хэлсэн энэ үгийг дараачуудад хүмүүс ашиглаж гисэн. Тэдний дунд нэг нь Андрей гэж хүн байсан гэсэн тий. Андрей бол Петр лүг явсан. Гүйсэн тий. Петр лүг явхад бол одоогийн эдрийн байгаа бол Бетан тасганы ойр хайцаа гэж. Тэгээ Петр нь бол Бетсайда гэдэг газар байж байгаа. Тэгээ ойролцоогоор хэрвээ Петр одоо гэртээ байсан бол 100 орчим километрийн зайтай тийм хол байж. Тэгсэн чинь нөгөө Андрей чинь бүр энэ Библиэр хэлж байгааст хайж олоод гэж. Гүйсэн тий. Магадгүй Бетсайда л гүйсэн баг. 100 км-ийн зайлаа тий. Сая өнгөрсөн 7 хоногт итгэл бит хоёр манай том хүү тий. Бит хоёр одоо хотын алхалт хийлээ. Зүгээр яг төв талбаалуу ингээд зүгээр алхсан байхгүй. Тэгээд тэгэхэд чинь баг 5 цаг явахад 5-6 цаг явахад 20 орчим километр алхсан баг. Тэгээ манай хүү болоо тэрийг дотн алхалт гэж нэрлэсэн тий. Тэгэхээр чинь хүүхдүүдтэй хамт явахад нэг 5 цаг явахад нэг 20 орчим километр гэдэг тэгэхэд чинь баг Андрей бол тий алхсан гэж үзэх юм бол баг хагас өдөр хагастай явсан байгаа байхгүй тий. Тэгээ Петрийн хаалгыг тагшаал хаалгаа гэж Петр онголоо. Үгүй яасан бэ цоггосон зэрэгтэй ядарсан юм чи. Юу болов? Чи зүгээр үү гэж. Би зүгээрээ тий би Иесусыг олсон бидний нөгөө нэг яриад байдаг Месая Христийг олчлоо гэж хэлсэн. Магадгүй тий яг энэ дээр бол энэ бол Библиэр байхгүй. Петр бол маш тийм нөгөө нэг бидний хэлдгээр юм савсаг хүн тийм үү. Петр бол тэгвэл очиж үзье л гэсэн баг хайг бол тий. Тэгээд Петр Иесустэй уулздаг. Гэсэн чинь Иесус Христ хэлж байгаа. Чи бол Иохны хүү. Дахиад өөр Иохан ш тий. Чамайг Кеф орчуулбал Петр гэж нэрлэнэ гэсэн. Хэрвээ бид анзаарах юм бол Библиэлд маш олон Библийн бааtruуд ялангуяа шинэ гэрээний одоо итгэгч нар еврейчүүд хоёр нэртэй байдаг. Нэг нь грек нэр, нөгөөх нь еврей нэр. Грек нэр нь болохоор илүү Ромын одоо боолчлол байгаа учраас эзэмшил байгаа учраас тэр одоо орныхоо соёлын нөлөөнд орж байна. Дээрээс нь илүү тод ойлгомжтой байхын тулд одоо грек нэр ашигладаг гэж. Тэ? Нөгөө нэр нь болохоор яг еврей нэр нь. Еврей нэр нь Симон байсан байна. Иесусийн одоо чамайг тэгж нэрлэх болно гэж хэлсэн грек нэр нь Петр байсан. Тэгээ энэс хойш Симон Петр гэж хүмүүс одоо ярьж. За тэгээд юу гэсэн мэхээр Иесус Христ Симоны нэр бол Симон гэдэг нь одоо хамхуул гэсэн утгатай үг гэж. Салхинд хийсээд ингэ явж идэх хамхуул хаашаа хамаагүй ингэ савсагтэй бүр ингэ. Иесус Христ Петрийг харан Симоныг харангуутлаа чи бол Петр гэж хэлсэн. Петр гэдэг нь үгсөөр хад гэж байгаа. Чи бол хад гэсэн. За энийг сонссон өөр яг Петрийг яг мэддэг хүмүүс гэдэг инээдэ байж чадахгүй бүр шаалсан багт. За Петр шиг хүн хад олноо. За гонжин жоо гэж тэ. Гэтэ бид нар Петр шиг хүн хад шиг болсныг бид нар харсан. Үүс номыг та нар үргэлжлээд уншаарай. Үүс номдэр Петр ямар гайхамшигтай зүйл хийж байгааг харамсан. Түүний дараа яасан бэ гэхээр Иесусд явж байгаа Филипп гэдэг хүнийг болоод намайг дагсан. Филиппэн дагсан. Филипп Иесусыг хараад Иесусыг дагаад явж байхдаа миний хайсан бурхан мөн байна. Энэ бол жинхэнэ амьд бурхан мөн байна гэд өөрийнхөө найз Натанел гэдэг хүнийг дуудаж байгаа. Натанел гэдэг хүнийг бас хайж болсон. Натанел чи хаанаа дээс энэ тэнд очоод Натанел хайсан яасан одоо гэж ус байхгүй юм чи тэ тэнд байна уу? За тийш нь очоод хайсаар байгаа Натанелийг одоод хэлсэн. Хөөе Натанелаа. Тэ Мосе иш үзүүлэгч нар хуучин гэрээний турш бидэрт яриад байсан нөгөө нэг аврагч тэ нөгөө Израилийн хаан Месаяг би олчлоо. Тэр бол Назарын Иесус ээ гэж хэлсэн. Тэсэн чинь Натанел өөдөөс нэлдэг. Назараас сайн гарах уу да гэж хэлдэг. Гэтэ бидний Натанел гэдэг хүн жоохон юу тийм юу хүн шүү. Хэгжүүн хүн юм шүү антаа. Баар ингээ те амандаа нэг өвс мөс зоосон те шид үдэ чигчлээ те Назараас сайн гарах уу. Гэтэ Натанел бол Библийн мэдлэг маш сайтай хүн байсан. Маш сайн Библийн мэдлэгтэй хүн, Библийн боловсралтай хүн байсан.
Зүгээр яг хоо Натанаил бол одоо мэдж байгаа. Одоо хин Филипписээс тэр Натанаил дээр очихдаа хэлсэн. Хуучин гэрэн дээр хэлэгдсэн тэр бурхан энэ байна гэж. Тэгэхээр хуучин гэрэг маш сайн мэддэг. Ер нь еврей ирчүүд бол баг хуучин гэрэг цээжилж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Натанаил хийж байгаа байхгүй. Гүү чи андуурч байна. Хизээч хуучин гэрэн дээр тэр амлагдсан Месая Назар хотод төрөхгүй. Бид нар Крисмас хоёрыг мэдэн шүү дээ. Бэтлехэм хотод төрнөө. Тэгэхээр наа чинь биш ээ гэж ууг нь хэлж байгаа. Гэтэ тэгж хэлхээсээ илүүтэйгээр одоо Натанаил бол жоохон айс өнгөний баг үзэл гаргасан тий. Яг тэгвэл тэр Галил гэдэг аймаг, Галил аймгийг тойроод жижигэн Галил нуурыг тойрсон Бецайда одоо Назар шигтэй юм жижигэн хотуудад одоо Галил авгийнхан байсан. Тэм учраас тэр Галил авгийнхан жоохон аялагтай. Тэ ингээд хүн сонсоо шууд аялгын таниад эн чи одоо Галилийн худаа гэдэг одоо орчин үеийнхөр бол баг тэ дуушлаараа зөвөр ерөнхийдөө орчин үеийн яриагаар бол баг оох гэсэн байгаа хөөх тэ. Хүмүүс хараад энэ одоо ихэр анзаарах юм бол Петрийг Иесусээс урах үед нь аялгаар нь таниад шүү дээ. Чи Галил л шүү дээ. Чи надад аялгаар ардаа чи Иесусийн дагалдагч биш дээ гэдэг. Дараад нь Пентекостийн өдөр болоод ариун сүнс буугаад ирсэн чинь хүмүүс тэдрийг шаалдаг. Галилчууд л шүү дээ. Тэд нар айх уусан л үсттэй. Муусан Галилчууд бараг тий оохгүйд гэж тэгжсэн боо. Харин Натанаил болохоор бараг тэгжилж явах. За тэр Назараас юу л ямар ойлгохтой юм л гарав гэж. Тэгээч Бэтлехемээс аврагч төрнө гэж хэлж. Тэгсэн чинь Филипп олон 7 ярихгүйгээр хэлсэн. Гэхдээ чи зүгээр ирээл үзэх. Тэгсэн чинь Натанаил Иесус дээр ирж байгаа. Тэгсэн чинь Иесус юу гэж хэлж байгаа гэж. Натанаилыг харангуудлаа хараач зүрх сэтгэлдээ залим ихгүй жинхэнэ Израилийг хар гэж хэлсэн. Тэгсэн чинь Натанаил юу гэж хэлсэн гэсэн чинь та намайг яаж мэдсэн гэж хэлж байгаа. Гэтэ энэ айгу сонин штэ. Хэрвээ намайг нэг хүн энэ хардаа ёстой зүг сэтгэлдээ зайлм ихгүй жинхэнэ ухаантай төгс Габриэл байна гэх тэгвэл би болол тий. Тэгвэл би тэгж хүй та намайг яаж мэдсэн гэх тэгвэл амар мангар өстэй тий. Шууд навс өмнөстэй тэр рейтинг энэ тий. Магадгүй хэрвээ намайг хин нэгэн тэгвэл би ёжилж бол асуух байх. Хүй чи намайг яаж мэдсэн аа тий. Тэштэй би мөн тэргээ ёжиллах ёстой тийм. Магадгүй Натанаил энэ ч жоохон Иесус лөө хилжүүлэхэд байх шиг байгаа тийм. Өнтөө миний уншсанаар бол ингээд ёжилж асууж байгаа. Хүй та намайг яаж мэдв? Бараг тийм. Тэгсэн чинь Иесус ирээд хэлж байгаа. Яг тэгвэл би чамд инженерийн модны доор ахиж харсан гэж. Тэгсэн чинь Натанаил гахаад юу та бол бурхан байна. Та бол Израилийн хаан мөн байна гэж хэлсэн. Амен. За тэгэхээр энэ одоо харилцан яриаг бүгдээр бодож үз. Энд юу болсон байж болох вэ гэж. Бид нар мэднэ. Инженерийн модны доор Израильчуудын хувьд те инженерийн модны доорх бол юм оршихуйтай бараг газар. Израильчууд нууцаар инженерийн модны доор залбирдаг те. Ганцаараа залбирх үедээ дандаа инженерийн модны доор байдаг. Хэрэг бид хуучин гэрэх юм бол Авраам инженерийн модны доор байсан, итгэлийн бааtruуд ер нь Израилийн өв соёлд инженерийн модны доор залбирдаг байсан. Тэгэхээр магадгүй инженерийн модны доор байхад чинь би харсан гэж хэлж байгааг харах юм бол залбирж байгааг чинь би харсан гэж Иесус хэлж байгаа шиг байна. Тийм үү? Тэгтээ Натанаил бол маш нууцаар залбирдаг байж. Маш нууцаар хүнд мэдэгдэхгүйгээр тийм. Зүгээр инженерийн модны доор зүгээр сууж идэг тийм. Хүмүүс юу жоо нати гэсэн чинь мань чинь зүгээр л байж юм гээл тийм. Тэгтээ яг үндэ дотроо хасгаж ийсэн баг. Тэгээ Иесус би чамайг харсан гэж хэлэнгууд Натанаил гайхаад итгэж байгааг харах юм бол магадгүй Натанаилийн дотор юу исэн бэ гэхээр цөхрөл байсан. Натанаил яг төвчээр нь тасарсан. Эзэн минь одоо төвчээр тасарлаа. Тэ магадгүй Натанаил та намайг харж гин үү гэж залбирсан баг. Бид нар цөхрөх үедээ тэгдэж тэ бурхан минь та хаан байна. Та намайг харж гин үү? Тэ би цөхөрлж дууслаа, миний төвчээр дууслаа тэ. Одоо ингээ гүцээ би хин ч үн цэнгүй байна юу гэдэг чинь тэ. Одоо Монгол улс маань бас одоо төвчээр таслаа гэж ярьж ш тийм үү? Нэрэнгээс олон хүний төвчээр тасарч байгаа шүү тэ. Тэгэхээр Натанаил бас яг тэр тухайн үеийн төвчээр тасарсан л хүн байсан гэсэн. Цөхрөөд ямар сайндаа Натанаилийн дотор тэ та намайг харж гин үү гэж залбирсан баг. Тэм учраас Иесус би чамайг харсан гэж хэлсэн. Тэрийг сонсон Натанаил гайхсан. Намайг бурхан харж ээж гэд. Амен. Тэгээд Натанаил хэлсэн. Та бол Израилийн хаан гэж. Хэрвээ бид нар Израилийг харах юм бол Израиль ч гэсэн хөөрхий одоо төвчээр нь тасарсан байсан.
Хоёр хуваагдаад нэг нь Ассирчууд эзлээд нэг нь Вавилончууд эзлээ те. Вавилончууд эзлэгдсэн байжсэн чинь Вавилонтой юутай хэдэн Персүүд эзлээд бүр ингээд давхар дабл эзлэгдээд тэгээ дунд нь хэдхэн жил нэг арайгаа тусгай тогтоо байсан чинь Ромчууд орж ирээд эзлээд авцсан. Ингээд тасралтгүй ингээд боолшилж явсаар байгаа л одоо энд ирсэн те. Одоо магадгүй Натанаэлийг цохирсон баг. Тэр таны өгнө гэсэн Израилийн тэр хаан байгаа юм бэ? Бурхан минь. Та биднийг харж гин үү? Тэ бид цөхөрлөө. Бидний дивчээ тасарлаа гэж Натанаэл магадгүй залбирж ирсэн баг. Тэм учраас Натанаэл та бол Израилийн хаан гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энэ түүхээс юу сурч болох вэ гэж? Библийн энэ гайхалтай түүхэд ямар нууцуд байна вэ? Христэд итгэгч хүний хувьд нэг чухал функц байгаа. За одоо нэг бид гар утас гэж бодох юм бол те уцаар ярих мессеж ичих гэдэг юм чухал функцуд байгаа шүү дээ. Тэр чинь хэрвээ та үнэхээр Христэд итгэсэн бол та зайлшгүй ёстой нэг чухал зүйл бий. Тэр бол сайн мэдээ ярих. Яг л энэ Иесусийн хийсэн шиг, Филиппийн хийсэн шиг, Андрейн хийсэн шиг сайн мэдээ ярих. Яаж чадахгүй бол ядаж хин нэг цуглаанд урих те ирээд хар гэж хэлэх тэр одоо үйл явдал бол христчин хүний хувьд хамгийн чухал одоо функц нь. Христчин хүнд байх ёстой хамгийн чухал зүйл. Юу гэж хэлж байгааг вэ? Өнөөдөр Монголд маш хэцүү байж байгаа санхүүгийн ачаа дарамтыг үүрж өр ширэнд баригдаж те эсвэл гав ганцаахна аль нэг болонд уйлаад цөхрөөд би энэ дэлхийд хэрэггүй юм байна гэд. Магадгүй зарим нь бүр амиа хорлох төлөвлөгөөгөө боловсруулад би маргааш амиа хорлно гэд бэлтгэсэн бүх зүйлээ бэлтгэсэн байж байгаа хин нэгэн лүү та холбогдооч. Натанаэл шиг, Андрей шиг хайж олоод. Одоо өнөөдөр 100 км алхах шаардлага байхгүй шүү бидэрт те. Зүгээр л шеэр хийж штэ. Зүгээр л меншн хийж штэ. Зүгээр л Facebook-ийн мессенжер лөө сенд хийчихнэ штэ. Ти найз энийг хардаа. Ороод үзтээ те. Тэр хүн чинь магадгүй цөхрөөд дуусч исэн, төвчээр нь тасарч исэн хүн байна гэсэн. Натанаэл шиг. Андрей сонсонгуудлаа шууд Натанаэлд л энэ Иесус хэрэгтэй гэж бодсон. Бурхны ариун сүнс Натанаэлд хэлсэн. Филиппт хэлсэн. Натанаэлд Иесус сайн мэдээг ярь гэж. Одоо энэ номлыг сонсож байгаад таны дотор бас нэг үг хэлж байгаа. Хүш би тэрэнд хэлчих тийм үү? Би тэрэнд хэлэх гэж мөн утсан да гэдэг ч юм уу те. Тэгвэл та тэр найздаа, тэр ах эгчтэй, тэр дүүдээ Иесус Христийн сайн мэдээг яар. Магадгүй тэр хүн Натанаэл шиг төвчээр нь тасарч байгаа. Цөхрөнгөө барж байгаа. Одоо би ингээд дуусаа гэж бодож байгаа тийм хүн байна. Тийм хүнийг Иесус Христ танд сануулж байна. Магадгүй та ингээд сайн гоё яаж чадахгүй бол зүгээр найзаа ийш ороод үзээрэй. Яг Иесус хийсэн шиг намайг дагаад ирээд үз. Филиппийн хийсэн шиг ирээд үз. Зарим нь магадгүй Петр шиг тэгвэл ороод үзье. Нэрээ бурхан байх ч юм билүү гэж бодож хэлж магадгүй те. А зарим нь Натанаэл шиг за Есүсийнхнаас ямар л олигтой юм гарав гэж тий гэж хэлж магадгүй. Тэгвэл та зүгээр ороод үзээ найзаа. Олон талын тайлбар хэрэггүй гэсэн. Амен. Заримдаа Христэд итгэж хүн ч гэсэн зөхөрсөн байдаг. Итгэж хүний ч гэсэндээ төвчээ тасардаг. Тийм үү заримдаа. Натанаэл шиг ийм одоо Натанаэл ч гэсэн Библийг уншдаг бурхан тайртай хүн гэсэн. Гэтэ төвчээр нь тасарсан байж. Гэтэ Натанаэл Иесустэй уулзаагүй байсан. Магадгүй таны дотор төвчээр чинь тасарч байгаа тий. Магадгүй таны дотор яг Натанаэл шиг бурхан минь та хаана би тантай уулзмаар байна гэж залбирж байгаа тэр зөвхөрл байгаа л. Би таны бурхантай Иесустэй нүүр тулаасаа гэж хүсэж. Зарим хүмүүс ярьдаг шигтэй би бурхантай одоо саяны Иохны хэлдэг шигтэй 60 жилийн өмнө би те уулзахад бүр ингээд бүр нүдэнд нь харагдталтай. Миний амьдрал ч гэсэндээ яг тийм мөч болсон байхгүй. Би одоо тэр мөчийг ерөөсөө мартдаггүй те. Яг бүр юу болсон бүр маш тодорхой. Ягаад гэвэл маш тэнгэрлэг учраас бүр гайхалтай зүйл болсон байхгүй. Таны амьдрал тийм болоогүй бол та Иесустэй тэгж уулзаагүй бол Христ итгэгч ч гэсэн та Иесустэй уулзаар. Яаж уулзах юм бэ гэж. За магадгүй янз янзын арга байгаа ах. Тэг кейс болгон дээр өөр. Гэтэ би танд нэг зүйлийг санал болгоё. Та яг Иесусийн хийсэн шиг Андрейн хийсэн шиг Филиппийн хийсэн шиг хийгээд үз.
Хэн нэгэн Иесус Христийн тухай яриад үз. Хэн нэгэн цөхөрж ядраад төвчээр нь тасраад одоо дуусаа төвчээр тасарлаа гэж байгаа хэн нэгэн Иесусийн тухай яриад үз. Тэр үед таны дотор Бурхны мэдрэг ямар бүр амар хүчтэй мэдрэмж төрөхийг та хараарай. Би бүр хамгийн анх сайн мэдээд харж ирсэн хүмүүнээс хандаг те бүр амар гоё байсан. Тэг би хамгийн анх 2007 онд Төнхөл тосгонд очиж сайн мэдээд байгаа ч те. Төнхөл тосгон бол Төнхөл тосгонд богны илгээлт хийжсэн 7 хоногийн. Эсийн бүлгийнхнаараа хамтдаа. Тэг би итгэхэд удаагүйсэн болохоор тэнд очиод ингээд хүмүүс гоё Иесусыг амар гоё нөгөө чигээ ярьж чадахгүй байсан. Гэтэ би хэлсэн байхгүй. Ахын дөө, найзаа те. Би миний амьдрал үнэхээр өөрчлөгдсөн. Би бүр мэдрээд байна. Чи зүгээр ирээд үз гэж хүмүүсээ цуглаанд авчиж ирсэн. Тэг бүр дараа нь бүр олон жил чиг нэлээдэн жилийн дараа те миний тэр сайн мэдээ ярьжсэн хүүхдүүд дотроос Иесуст итгэсэн хүмүүсийн тухай би сонссон. Гайхалтайс. Тэг бүр тэр түнгэд байгаа сайн мэдээ ярьж байгаа хүүд бүр боловлж ийсэн миний дотор бүр Иесусыг бүр маш гоё мэдэрч ийсэн. Хотод ирсэн ч гэсэн бүр ингээд дотор минь ингээд Бурхантай уулзсан тэр уулзалт бүр ингээд зүрхийг минь боловлуулж ийсэн. Хэрвээ та Иесустэй уулзч үзээгүй те яг энэ Иохантай болсон шиг миний амьдрал болсон шиг ийм гоё тэнгэрлэг учрал болоогүй бол би танд нэг юм санал болгоё. Христчин хүнийхээ хийх ёстой хамгийн чухал функцийг одоо ажиллавал. Иесус Христийн хийснийг, Филиппийн хийснийг, Андрийн хийснийг хийгээд үз. Та хин нэгэн хүнд Иесусийн тухай яар. Библи хэлсэн сайн мэдээнд хүч байдаг гэсэн. Тэм учраас таны амьдралд өөрт чинь өөрчлөлт орно. Сайн мэдээ ярьсан тэр хүн амьдрал нь ормонгоор өөрчлөгдөн. Гэхдээ та гайхалтай зүйлийг олж авах. Та гайхамшигтай тэнгэрлэг өөрчлөлтийг амсан таны амьдрал өөрчлөв. Амен. Эцэст нь танд нэг зүйлийг санал болгож. Манай лайвыг үзэж байгаа хин нэгэн Христ итгэдэггүй хин нэгэн байгаа бол таны төвчээр тасарч байгаа бол та манай яг энэ номлын доор нэмэх нэг гэж үчээрэй. Тэг бид та нартай холбогдъё. Тэг холбогдоод Иесусийн тухай бас чуулганыхаа тухай одоо мэдээлэл өгье. Тэгээд танд 10 цуврал хичээл үзэх эрх нэгдэнэ. Тэгээд та тэр хичээлийг үзсний дараа манай хамт олон нэг болж болно шүү. Та христчин хүн байгаа бол та Бурхантай нүүр тул. Яаж нүүр тулах вэ гэвэл Иесус Христийн тухай хэн нэгэн дээр. Та шинэхэн хүн байгаад яаж ярихаа мэдэхгүй байгаа бол хамаагүй. Нэг найзлуугаа зүгээр шеэрлээд ороод үз. Гэл хэлж. Амен. Маш их баярлалаа өнөөдрийн номлыг сонссон. Тэгээд 7 сарын турш бид нар бичлэгээр явах болно. Яг шууд лайваар явахгүй байгаа. Тэглээгээд манайхан хандлтаа багсаж болохгүй шүү. Тэгэхээр маш их баярлалаа. Бүгд хамтдаа залбираад өнөөдрийнхөө цуглааныг өндөрлцгөөе. Бүгд их 7 хоногийн бүцэн өдөр сайхан уулзахнэ. За тэг бүгд хамтдаа залбирцгаая. Анх удаага манай цуглаанд оролцож байгаа. Тэгээд өөр цуглаанд явдгүй хүн байх юм бол нэмэх нэг гэж хүчээрээ та бүхэнтэй холбогдъё. За тэг бүгд хамтдаа залбирцгаая. Иесус Христ Бурхан минь танд маш их баярлалаа. Бидний төвчээр тасрах тэр үед, бидний найдвар дуусах тэр үед та ханцуугаар шамлан орж ирж бидний амьдралд гайхамшгуудыг хийдэгт баярлалаа. Яг одоо энэ лайвыг үзэж байгаа төвчээр нь тасарж байгаа хэн нэгэн байгаа бол эзэн та найдварыг өгөөч. Та тэр хүнтэй нүүр тулан уулзаач. Амьдралд нь өөрчлөлт шинчлэлтэй гайхамшгуудаа харуулж өгөөрэй. Маш их баярлалаа. Иесус танийхаа нэрээр залбирч байна. Амен. Амен. Маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ их лангт уулзцгаая. Иесус Христ та бүгдийг өрөөх болтугай.